2020 оны 7 сарын 10-ны өдрийн А512 тоо тушаал зам төмөр хэлхээгээр тоноглогдсон сумын тусгаарлах хэсэгт шуунтын мэдрэцийг хангуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах журам. Нэг зам төмөр хэлхээгээр тоноглогдсон зам сумгийн тусгаарлагдсан хэсэг сумын тусгаарлагдсан хэсгүүдийн зам төмөрийн толгойн ажлын гадаргууны цэвэр байдалд хяналт тавих ажлыг дараах нөхцөл зохион байгуулна. Үүнд тохиолдол холбооны ангийн цахилгаан механикч нь тохиолдол төвлөрөлт хориглолын байгууламжийн техникийн арчилгааны зааврын 8.1-ээс 8.3 дахь заалтуудын дагуу технологит ажлыг гүйцэтгэх үед замын мастер баригадын дарга нар өөрийн харьяа замын хэсгийн зам суманд үзлэг хийх үед өртөөний дарга эсвэл түүний орлогч даргаар удирдуулсан комиссийн бүрэлдэхүүнтэй зам сумын шилжүүлэг ДТХ-ийн байгууламжид хийх сарын болон хяналтын үзлэгээр тус гүйцэтгэнэ. 2. Зам төмөрийн толгойд зэврэлтийн давхарга, элс, балласт, тослогооны материал, хунгарласан цас байгааг илрүүлсэн даруйд дараах арга хэмжээг авна. Үзлэг хийж байгаа ажилтнууд нь дуу 46 дэвтэр зам төмөрийн толгойг цэвэрлэх тухай бичлэгийг хийнэ. Дуу 46 дэвтэрт бичлэг хийсэн талаар ДСП-н ПД, ШН, ДС нарт мэдэгдэх үүрэгтэй. Замын ангийн ажилтнууд зам төмөрийн толгойн өнхрөх гадрыг зэврэлт ийс, чигжээс, мөс, тос, хунгар цаснаас цэвэрлэх арга хэмжээг авна. Байнгын сэлгээний зүтгүүртэй завсрын болон хэсгийн өртөөдөд зам төмөрийн өнхрөх гадаргуун зэврэлтийн улмаас шуунтын мэдэр цангагдахгүй хяналт алдагдаж хуурамчаар чөлөөтэй заасан тохиолдолд тухайн хэсэгт хөдөлт бүрэлдэхүүн явуулж шуунтын мэдэрцийг хангуулах ажлыг ДС зохион байгуулна. ДСП-н дуу 46 дэвтэрт хийсэн бичлэгийн дагуу зам сумын хэсгүүдээр хөдөлт бүрэлдэхүүн явуулах арга хэмжээг авна. Сэлгээний элчид хэрэггүй завсрын өртөөдийн жижүүр нь замын тусгаарлагдсан хэсгүүдээр хөдөлт бүрэлдэхүүн явуулах, зам төмөрийн толгойд авцалтай үүсэх талаар тухайн хэсгийн ДНЦ-д мэдэгдэнэ. ДСП-н галтрыг хүлээн авах явуулах сэлгээний ажлын өмнө ТТХ-ийн байгууламжийг ашиглах зааврын дагуу замын эсвэл сумын хэсгийн бодит чөлөөтэй байдлыг шалгах үүрэгтэй. Зам төмөр хэлгээний хэвийн ажиллагааг алдагдуулсан шалтгааныг арилгах хүртэл ДСП-н галтрыг хүлээн авах, явуулах ба сэлгээний ажлыг хийхдээ галтрын хөдөлгөөний удирдлагын журам техник зархимжийн актыг тогтоосон журмын дагуу гэрлэн тохионы хориглон залтаар гүйцэтгэнэ. Шуунтын мэдэр цангагдахгүй байгаа тусгаарлагдсан хэсэгт галтрын болон сэлгээний ажлыг гүйцэтгэхдээ ДСП-н тухайн хэсгийг бүрэн чөлөөсөн хэсгийг машинчаас заавал магадлах үүрэгтэй. Өртөөний болон довын жижүүр нь зам төмөр хэлхээний хэвийн байдалд дараах хяналтыг тавина. Зам сумын тусгаарлагдсан хэсэг дээр бодит байдалтай хөдөлт бүрэлдэхүүнээр эзлэгдсэн үед пул тавлаа эсвэл элэгц дээр хуурамчаар чөлөөтэй байдлыг зааж байгааг илрүүлсэн тохиолдолд ДСП-н дуу 46 дэвтэрт бичлэг хийж ДНЦ, ДС, ПД нарт мэдэгдэх үүрэгтэй. Зам төмөр хэлхээгээр тоноглогдсон хүлээн авах явуулах замуудад ганц вагон зүтгүүрийг орхих зайлшгүй шаардлага гарвал ДСП-н энэ зам руу орох сумыг хамгаалалтын байдалд тавьж цахилгаан төвлөрүүлэлтээр тоноглогдсон өртөөдөд уг сумын бариулт товруунд улаан өнгийн хурууч үлгэнэ. Удирдлагын пульт таблооноос улаан өнгийн хурууч ба тэмдгийг ДСП-н тухайн замыг вагон зүтгүүрээс чөлөөтэй байгааг магадласны дараа авна. Хэрэв хүлээн авах явуулах зам эсвэл сумын тусгаарлагдсан хэсэг хөдөлт бүрэлдэхүүнээр 7 хоногоос дээш хугацаагаар эзлэгээтэй байхаар бол ДСП-н дуу 46 дэвтэр зам төмөр хэлхээг хамаарлаас салгах шаардлагатай болсон тухай бичлэг хийн. Энэ тухай тохиолдол холбооны ангийн шуурхай ажилд хариуцсан инженерт өртөөн дээр ШН байгаа бол түүнд мэдэгдэх үүрэгтэй. Хөдөлт бүрэлдэхүүнийг татан авсны дараа тусгаарлагдсан хэсгийг хамааралд оруулах ажлыг ШН өдрийн цагаар үзлэг хийсний дараа гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд замыг цэвэрлэлтээс цэвэрлэх зорилгоор зам дээгүүр хөдөлгөх бүрэлдэхүүн явуулах ажлыг гүйцэтгэхийг шаардах үүрэгтэй.
Тусгаарлагдсан хэсгийг хамаарлаас салгах, залгах ажлыг гүйцэтгэхдээ зохих бичлэгийг 146 дэвтэрт бичлэг хийн. 4. Шуунтын мэдэр цангагдаагүй хэсгээр галтэрэгний болон сэлгээний хөдөлгөөн хийх. Өртөө зүрлэгийн жижүүр нь шуунтын мэдэр цангагдахгүй байгаа зам сумын тусгаарлагдсан хэсгүүдийг ажил хүлээлцэх бүр 146 дэвтэрт нэг бүрчлэн бичиж хүлээлцэнэ. Тухайн шуунтын мэдэр цангагдахгүй байгаа хэсэгт сэлгээний ажил хийх шаардлага гарсан үед жишээ нь тусгаарлагдсан хэсгийг дохио ашиглахгүйгээр хамаарлаас гаргаж ДС түүний эзүүд орлож буй ажилтны хяналтанд ор гүйцэтгэнэ. ДСП нь хамгаалагдсан сумыг сум шилжүүлэх дэлгүүрээр шилжүүлж өртөөний техник зархамжийн актыг тогтоосон журмын дагуу зам төмөр хэлгээгээр тоногдсон сумын хэсгийн чөлөөтэй байдал ба зэрэгэлдээ замаар явах хөдлөх бүрэлдэхүүний овор хангагдаж байгааг магадлалсны үндсэн дээр галтэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг галтэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд заасны дагуу гүйцэтгэнэ. Бүх албадын ажилтнуудад зам төмөр хэлгээгээр тоногдсон зам сумын хэсэг дээр барилгын ажил хийх, ачаал буулгалтын ажиллагаа хийн, зам төмрийн толгойг уул шороо эс, хаягдал цас болон бусад материалуудаар бохирдуулахыг хориглоно. Хэрэв ажил гүйцэтгэх үед зам төмрийг бохирдуулах гарцаагүй нөхцөл үүссэн бол дээс нь вагоныг ачиж буулгаж зам сумын тусгаарлагдсан хэсгээс татаж авсны дараа ажил удирдагч нь дээс, бидээ, шээн нарын хамт овор хангагдсан эсэх зам төмрийн толгойг цэвэр байгаад үслэг хийж шалгана. Шээн зам сумын тусгаарлагдсан хэсгийн зам төмөр хэлхээний шуунтын мэдрэцийг шалгаж замын эрлэн дээрх хүчлийг хэмжинэ. Бүх шалгалтыг гүйцэтгсэний дараа 146 дэвтэр зохих бичлэгүүдийг хийн. 6. Цас цэвэрлэгч машин ба зам засварын машин механизм хөдөлгөх бүрэлдэхүүн өртөөн дээр ажилласны дараа шээн педэн зам төмөр хэлхээний элементүүдийн байдлыг шалгана. Гангасан холбоос байхгүй эсвэл гэмтсэн байвал заавал зам төмрийн уулзуур дээр шилжилтийн эсэргүүцлийг хэмтсэн байх ёстой. Уулзуурын эсэргүүцлийн хэмжээг нормд оруулахын тулд замын ангийн ажилтнууд төр давхар холболтыг хийх ба 3 хоногийн дотор холбоосыг гагнана. Хамтарсан үйлчлэгийн үр дүнг 146 дэвтэрт бичнэ. Үүнтэй адил үйлчлэгийг педэ хоорондын замд мөн ижил хийнэ. 7. Зүтгүүрийн бригад нь зам төмөр хэлхээний хэвийн байдал алдагдахаас урьдчилан сэргийлж дараах арга хэмжээг авна. Сэлгээний элчит тэрэг болон буцад элчит тэргийг жолоодож байгаа зүтгүүрийн бригадад өртөөний хүлээн авах явуулах ялгалтын зам сумын шилжүүлгийн хэсгээр явахдаа элс хэрэглэхгүй байх. Зам төмөр хэлхээгээр тоноглогдсон зам сумын бусад хэсэгдээ элс хэрэглэн хөдөл бүрэлдэхүүнийг зогсоосон түүнчлэн цас элсэнд дарагдсан тусгаарлагдсан хэсэгт бүрэлдэхүүнийг зогсоох шаардлага гарсан бол энэ тухай давын жижүүр ДСП-д нэн даруй мэдэгдэнэ. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс хөдөлгөөн удирдагчийн захирамжаар замын элс цасыг нь цэвэрлсэн хэсэгт бүрэлдэхүүнийг шилжүүлэн байрлуулах арга хэмжээг авна. Хэрэв техникийн шаардлагаар элс асгах зайлшгүй шаардлага гарсан бол машин чинь өртөөний радио станцаар эсвэл чанга аригчаар ДСП-д эсвэл өртөөн ДНЦ-гийн удирдлагад байгаа бол ДНЦ-д элс хэрэглэсэн тухай мэдэгдэнэ. Сэлгээний зохицуулагч ДСП ДНЦ-н замын ангийн ажилтнуудад зам төмрийн толгойд элс асгарсан түүнийг цэвэрлэх шаардлагатай болсон тухай мэдэгдэж зам сумын элсийг цэвэрлүүлэх ажлыг хийж гүйцэтгүүлнэ. Уг элсийг цэвэрлэхээс өмнө галтэрэг хүлээн авахдаа энэхүү зааврын 4-1-ийн 2-т заасны дагуу ажиллана. Татах хэсгийн удирдлагаас нийт зүтгүүрийн бригадуудад зам суман дээр элс хэрэглэснээс болж зам төмрийн шуунт алдагдаж галтэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагаанд эрсдэл үүсэх нөхцөл бүртгэхээс урьдчилан сэргийлэх, ач холбогдлын талаар танилцуулж, доорх чиглэлээр зааварчилгааг өгч ажиллах. 1. Зүтгүүрийн бригад өртөөний зам дээр ээл солигдох хэсэг дэх замыг тос тослогооны материалаар бохирдуулахгүй байх.
2. Өртөөний зам, сумын тусгаарлагдсан хэсгүүд мөн төмөр замын авто замын гармын зам төмөр хэлхээгээр тоноологдсон хэсгүүдээр болон суман шилжүүлэг дээгүүр дан зүтгүүрээр хөдөлгөөн хийж байх үедээ элс хэрэглэхгүй байх. 3. Хэрэв зайлшгүй шаардлагаар элс хэрэглэсэн бол тухайн ДСБ-д эсвэл ДНЦ-д тухай бүр нь галт тэрэгний радио холбоогоор мэдэгдэж байх.